Монгол Улсын хурлын гишүүн үргэлжлэлийн байнгын хорооны дарга Баасан хүү Чингэлтэй дүүргийн 43 дахь цэцэрлэгийн үйл ажиллагаатай өнөөдөр танилцлаа. Үргэлжлэлийн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн үйл ажиллагааны хүрээнд нийслэлийн Чингэлтэй дүүргийн төрийн өмчийн 12 сургууль 27 цэцэрлэгийн удирдлагуудтай уулзалт хийсэн юм а. Энэ үеэр Чингэлтэй дүүргийн цэцэрлэг сургуулиудын нөхцөл байдлыг сайжруулах талаар олон санал гарсан. Тухайлбал тус дүүргийн сургуулиудын хичээлийн байрны хүрэлцээ муу, спорт заалгүй, сургууль орчмын бүсийн замд хурцааруулагч тавиулах зэрэг асуудал байгааг сургууль цэцэрлэгийн удирдлагууд хэлж байсан. Энэхүү ажлын хүрээнд 43 дахь цэцэрлэгийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцлаа. Чингэлтэй дүүргийн 43 дахь цэцэрлэгийн удирдлагууд байнгын хорооны дарга Баасан хүүд цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрийн талаар танилцуулаад ачаал хэтэрсэн байгааг дуулгасан. Мөн байрны өргөтгөлийн асуудлыг яаралтай шийдвэрлэхийг хүсэж байсан юм а. Ягаад энэ асуудлыг ярих болсон бэ гэхээр энэ барилга маань өнөөдөр 54 оны барилга. За хүүхдийн багтаамжаас хамаарат гэр цэцэрлэгийн өргөтгөл хийгээд гэрт одоо ингээд Монгол улсад хүүхдүүдийг авчихна л да. Тэгээ нөхцөл байдлыг харахад бол мэдээж нэлээд хүнд байна. Тэгээд ямар ч байсан энэ өөрөө сая багш нартай нь ярьж байхад бол энэ цэцэрлэг маань өөрөө 9 дугаар хорооны захад байгаа учраас төв рүүгээ оруулж бас шинээр цэцэрлэг бариулах төлөвлөгөө байгаа. Мэдээд ихтэй мөнгө төгрөг санхүүжилт зургийн чаана байгаа тэр нь тодорхойг байгаа учраас ямар ч байсан энэ дээр дахин өргөтгөлийг ядаж тэр нөгөө шин цэцэрлэгээ бартал одоо өргөтгөл бариулмаар байна гэсэн асуулт ярьж байна. Тэгээ бидний зүгээс бол эхний ээлжин тэр Канад барилгын одоо чиглэлээр нэг 125 сая төгрөг багтсан барилгын өргөтгөл бариулах талаар бол бас ажиллахаар бол яриад явж байна л да. Яг тэгэхээр ер нь бол бүх газар бол ийм байгаа. Үргэлжлэлийн байнгын хорооны дарга Баасан хүү байнгын хороо эдгээр асуудлыг холбогдох байгууллагуудтай хамтран шийдвэрлэхэд анхаарлаа хандуулж ажиллана гэлээ.